За би нэг энэ миний одоо бодож санаж явдаг юмнуудыг манай гишүүд бүгдөө нэг ижил зовлонтой учраас ярьж яана л да. Тэг би нэг хэдийн юмыг л одоо бүр сэтгэл эмзэглээл байх юм. 23 удаа нэмэлт өөрчлөлт орлоо гэдэг байна. Гэхдээ энэ одоо ийм алдаа зөрчлүүдийг эртхэн засч болоогүй юм баг та гэж бодогдоод байгаа юм л да. Чи 23 за яг зарим нь бол дуршиж үзээд тэгээ болохгүй болохоор нь дахиж нэг өөрчлөөл ингээл яваад байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Гэхдээ эднүүсийг одоо эртхэн ингэчиж болдгүй юм баг. Ялангуяа өнгөрсөн жил бол би сэтгэл их дундуур байсан. Олон удаа хурал дээр үг хэлсэн. Тэгээ одоо адилхан нөхдүүдээс асуудаг юм л да. Гэхдээ энэ одоо төсөв суусан зүйлүүдийг яаж ажил хэрэг болгодог юм бэ? Та нарт арга чарга байна уу? Яг одоо араас нь бараг л компани захир шиг хөөцөлдөг юм аа л гэж. Гэхдээ их хурлын гишүүн инх ёсгүй шүү дээ. Тэгээ одоо бид уулзалтан дээр иргэдтэй хийсэн уулзалтан дээр тэр яг яам тамгын газар тэр нийслэл дүүрэг холбогдох яг хариуцсан хүнийг аваачаад аваач очих байна. Тэгэхээр ингээд хийгдэх юм гэхэр чи мань бол одоо тим юм байх та гэж. Тэгсэн чинь болохоо байцсан байдаг. Дараа нь нөгөө хүн нь өөрчлөгдсөн байдаг. Ингээд солигдоод. Тэгээд 10 сарын 10-ны үеэс л итгэвчиж эхэлж байгаа юм. Гэхдээ энэ их сонирн байгаамаа. Жишээ нь дээврийн засвар гэдэг чинь бол жоохон асуудал шүү дээ. Тийм үү? Бас одоо харьцангуй. Гэхдээ төсөв сууц. Тэгэхээр 10 сарын 15-наас хойш дээврийн засварын одоо тендер зарлагдчих. Бороо ороод, гоожоод тэгээд одоо бүх юм дуусны дараа тэгжсэн чинь дахиад зарга үүслэе гэж. Тэгээ 12 сард нэг компани аваад тэгээд барьжсэн чинь тэр нь бас чадалмуутай компани ноногдож байна гэж. Тэгээд сүүлдээ нөгөө мөнгө нь үхлээ одоо нийслэл дээр оч сангийн яамтай ярьж үгүй. Тэгээ ийм бас нэг ийм асуудал яг амьдрал дээр гараад байх юм. Тэгээ энэ бол би их жижиг юм яриад шүү дээ харахад бол. Одоо энэ том юм суусны дэргэд бол. Тэгээ нэг гидсэнд байгаа хүүхэд би аавтай болов уу аав хэрвээ аавтай бол аав минь ажилтай болов уу гэдэг шиг гэж санаа зовж идэг гэж яриа байдаг. Тэрийн шиг төсөв сууж чадах нь үгүй юу? За нэг төсөв суулгацсан бол энэ нь хэрэгжих нь үгүй юу гэдэг бол ямар ч одоо баталгаагүй болсон. Тэгээ энийг л би одоо сэтгэл эмзэглээд байгаа. За дараагийн нэг асуудал нь бол энэ манай сангийн яамныхан биш дээ. Тэр үлдэгдлийн зарчмаар гэдэг шиг энэ нэг хэдэн цөөвтөр гэдэг юм уу 200-300 сая төгрөгийн төсөвтэй энэ засвар одоо дулаалга, лифт энэ янз бүрийн юмыг болохоор одоо хизээ зарладаг юм байна. Эний чинь бол одоо эрт зарлчих болно шүү дээ. Газрын асуудлыг шийдвэрлээгүйгээд бусад юмыг зарлж өгөхгүй байгаа юм л. Гэтэл иймэрхүү юм чи эрт зарлах байтал 10 сар зарлж байгаа. Гэхдээ тэгээд сүүлдээ хураагдж байгаа байхгүй. Ийм зүйл болоод байх юм аа. Энийг одоо яаж засах вэ гэж тий. За дараагийн нэг асуудал бол энэ их хурлын гишүүдээс бичиг авчрах юм. Дүүрэгт нийтийн бие засах газар гэрэлтүүлэг энтрийг дүүрэг шилжүүлж өгнө гэсэн бичгийг их хурлын гишүүнээс авчраа. Цэцэрлэг барих асуудлыг нийслэл шилжүүлж өгнө гэж ямар бичиг явуул тэр гишүүнээсээ бичиг авчир гэж. Гишүүнээс бичиг авчирна гэж юу вэ? Тэгээ одоо аргагүй ихэнд ажил нь явахын тулд би одоо гарын үсэг зурж шít. Тим асуудлыг дүүрэх, тим асуудлыг эн чинь их хурлын гишүүн төсөв захиран зарцуулагч биш үстэй ер нь бол. Одоо ийм зүйлүүдийг манай энэ бид өөрснөө бас эргэж санал тавиад бичиг явуулж болно. Гэтэл цаанаас их хурлын гишүүдээс бичиг авчрахгүй болохгүй. Заавал бичиг авчир гэдэг юм. За Лундаа Жанцан гишүүнд нэмэлт 1 минут. Одоо бол үндэ биш тэ харамсалтай байгаа. Нодон биш тэ хэдэн тэрбум төгрөг одоо ингээд үр дүнгүй боллоо. Тэрний хооронд тэргээр юм хийсэн бол одоо тэр иргэдэд үнэхээр хэрэгтэй хог одоо юу гэдгийг хөрсний бохирдол, агаарын бохирдол, зам харгуй гичнээн юм шийдэж явах хэрэгтэй байтал энэ шийдэгдсэнгүй. Цэцэрлэг баригдах гэж гичнээн яриад одоо болсонгүй. Энэ жил дахиад энэ асуудал гарлаа. Тэгэхээр надад комисс гаргаж өгөөд энэ асуудлыг шийдээд өгөөч. Хүртэл гуйж байна. Миний бол одоо үнэхээр шадал тэнхээ мэдлэг дутаад байна. Бүр аргаа бараал тэр хариуцсан хүмүүсийн хамт дагуулж очиод газар дээр нь үзээд иргэдтэй уулзуулаад ам өчгийг авж байгаа. Тэгээд байхгүй.
За дараагийн асуудал хэрвээ энэ хууль үнэхээр чухал хууль болоо батлагдвал 6 сарын 1-ээс хүчин төгөлдөр болох биш 4 сарын 15-наас хүчин төгөлдөр болгож. Одоо юм чи эхэлсэн явж явах хэрэгтэй байхгүй юу гэдэг ийм одоо асуултанд хариулмаар байна. Хариулт авмаар. За Хүрлбаатар сайд хариулъя. За. За одоо ямар нэгэн одоо тендер зарлахдаа эсвэл одоо хөрөнгө мөнгийг шилжүүлэхдээ их хурлын гишүүдээс одоо бичиг авчир гэдэг ийм зүйл ярьдаг зүйл бол нэлээд гарсан юм билээ. Тэгээ энийг бол би бол зарчмын үед бол буруу зүйл гэж үзэж байгаа. Ажил хариуцаад хийж байгаа бол тэр хүн хариуцлага хүлээгээд шийдвэрээ өөрсдөө тэндээ гаргаад явах учиртай. Энэ ажлыг хаана яаж зохион байгуулвал хамгийн хурдан үр дүнтэй байж болох уу гэдгээ үзээд ажлынхаа ачааллыг харж агаад шилжүүлэх гэдэг эрхүүдийг бол одоо төсвийн ерөнхийлөгчийн зэрэгч нар бол гаргах учиртай. Тэгэхээр энэ дээрээ ингээ гишүүдийг авчирж бичиг өг гэдэг нь үндсэндээ цаанаа өөртөө хариуцлагыг эргээд их хурлын гишүүдээр наах ийм л үйлдэл гэж би харж байгаа. Иймэрхүү үйлдэл бол одоо жижиг дунд үйлдвэр дээр айгүй их гарсан. За ийм ирэхээр гишүүнээсээ бичиг авчир гэх. Тэг гишүүд дээрээ бичгээ өгчгөр гишүүд нь тэрийг цогтөг. За одоо ийм хүсэлт тавьдаг. За ийм асуудал байгаа учраас энийг одоо харгалзаж шийдвэрлэж өгнө хууль ном журмын хүрээнд гэсэн ийм бичгнүүдийг өгөөд байдаг. Ийм зүйл байдаг. Ер нь төрийн албан дээр анхаарах зүйлгүүд нэгэн тал дээр хүн томилогдсон бол хариуцлага хүлээгээд шийдвэрээ гаргаа явуулдаг. Хэн нэг өөрт нь эрсдэлтэй байгаа зүйлүүдийг бол бүгднийг бусд руу шилжүүлдэг. Бусдаас нэг бичиг авдаг. Ийм зүйл бол энэ манай энэ төрийн албан дээр ажиллауддаг ийм одоо байдлыг бол бий болгож байгаа. Тэгэхээр энэ бол би Лүндэ Жанцсан гишүүнтэй одоо тантай бол санал нэг байна. Энэ буруу зүйл ээ. Энийгөө бол ажил хариуцж байгаа юм бол эцэг хүртэл хариуцаад энэ ажлыг яаж хурдан түргэн шуурхай хийх үү гэдэг дээрээ өөртөө шийдвэр гаргаа явуулдаг л ийм байх учиртай. Хэн нэгэн хүн лөө хариуцлага үүргээ бүгднийг шилжүүлээд бас болтоод байх шаардлага бол өндөө бол байхгүй байгаамаа гэдгийг би бол хэлье. За ажлын хэсгийнх нь. За Батэр Зүгээр хэрэгжиж эхлэхийн хувьд бол би Лүндэ Жанцсан гишүүнтэй одоо гишүүнтэй санал нэг байна. Айлхаар хурдан эхлүүлж өгөөч гэдэг л ийм саналтай байна. Та бүгд их хурл дээр ирэх мэдлээ байна. За Батэрд нэг шүү асуулт. За